За энэ удаагийн Виноны төрөл англи хэмээх энэ дугаарыг маань бичлэг гэдэг юм уу одоо энэ дугаар эхлэл бэлэн болоод байна. За миний бие үлжидлгэрийн Батбаяр Winepedia энэ контентын продюсер санаачлагчтай нэг Эрдэнэ хоёрын Батүлэг Winepedia төслийн co-producer бас хөтлөгч идэг. Аав нэр хэлж юм уу? За түр удмынхаа нэртэй хэлж байгаа. За. Олынхаа тоглох юм. Жоох юм бэ. За вино та бидний сайн мэдчихлэн ерөнхийдөө үндсэндээ улаан, цагаан гэдэг үндсэн хоёр төрлөөс гадна ориглон десертний ягаан буюу розе өвлийн үүдэнд сүүлийн үед бол маш хүчтэй авч байгаа халуун вино, халаашин вино гэх мэтлэн маш олон төрлүүд байдаг. Хаяад бол нарийн үздэг юм. Үйлдвэрлэлийн технологи гэдэг үндсэн нь доош гэдэг метр явж хэмжих гэдэг юм тийм бид рүү хэлсэн нөгөө яг нь оныг нь бол чухал юм байна гэж ойлгосон. Гэхдээ бас тийм ч айхтар бас юу биш л юм л дээ. Он дээр нь бас айхтар ач холбогдол үзүүлэлт бол биш юм. Тийм төлхөр үзүүлэлт бол биш юм билээ. Тэгэд өнгө улс тэр аль одоо аймгийнх нь гэх юм уу сортын тийм тэр л ч юм шүү. Ер нь хараад хад виног сонгохдоо ингэж л ойлгоод байгаа. Азаа үзчихлээ. Миний хувьд тохом. Яг иймэрхүү гайгүй байх гэж бодвол Франц вино хамт нэг боломжтой үедээ 2-3 ч юм авчдаг. Дараа нэг ууж хагаад энэ унаас чинь нэг нь онцгой халт гэж тийм. Тэгэхээр зургийг аваа за энээсээ дараа нэг шүү. Тэгэхээр одоохондоо бол би яг тэмдрэл хацаа үзэл явж байгаа. 7-7 үзэл явж байгаа. Бидний нэг ойлголт байдаг тийм монголчуудын за энэ бол зөвхөн бидний буюу монголчуудын биш ер нь дэлхийн нийтээр виноны уламжлалт соёлгүй буюу Азийн орнууд төлхөө одоо байдаг хандлага. Виноны төрөл гэхээр бид нар хамгийн түрүүнд юу ойлгодог вэ? Эхлээд өнгөний талаар ойлгодог. Улаан вино, цагаан вино гэдэг ойлголт. За энийг яагаад ойлголт ийм болсон бэ гэхээр угаасаа бид нар ингээд түүхийн одоо баримтуудыг сөхөөд үзэх юм бол тэр үеэсээ одоо уламжлалт иржсэн одоо виноны өнгө нь улаан цагаан гэдэг хоёр байсан. За тэр тусмаа улаан гэдэг ойлголт байсан юм шүү. Цагаан байсан гэж одоо үзвэл тэр нь маш цөөхөн таваар. Яагаад тэгэхээр эртний судар бичиг одоо үлгэр домог, түүх, шүлэг, найраг ингээд юмнуудыг уншихаар улаан виноны талаар баримтууд маш их байдаг. Цагаан вино дуртаагүй байдаг. За ориглон вино бол бүр сүүлийн үеийн асуудал байдаг. Тийм ээ, дом вино гэдэг. Папир авахыг дурдсан байт юм болоо түүхээс оруулж бичгүүд тийм. Виноны түүхээс ингээд Монгол нөхөр яваад уугаад ийсэн гэдэг. Нэг 3 өгүүлбэр ууж ичээ. За нарийн төвшөндөө ингээд аваад үзээ судлаачд ингээд виноны төрлүүдийг хэрхэн ангилж ийн вэ гэхээр үйлдвэрлэлийн стандартаар зэрэглэлээр нь ангилаад байгаа. Дээд доод дунд гэдэг. За холбоолаад өнгөөр нь ангилаад байгаа. Харагдах байдлаар нь буюу өнгөний алгалаар нь улаан, цагаан, ягаан гэж ангилаад байгаа. Розе манайхан чи розе гэж ярьдаг тийм ягаан. За цаашлаад үйлдвэрлэлийн арга техникээр нь орчин үеийн дэвшилт технологи ашигласан болон классик буюу уламжлалт дарга техник ашиглаж үйлдвэрлэсэн. За хамгийн бидний түгээмэл мэддэг нь юу вэ гэхээр нөгөө газар зүүн бүс нутгаар аль орны аль газар виноч өөрийн гэсэн нөгөө wine region буюу виноны бүс нутагтай учраас аль орны аль газар үйлдвэрлэсэн бэ гэдгээр нь ангилаад байгаа. За тэгээд үүнээр нэмэх нь юу вэ гэхээр усан үзмийн сорт орны ангилал. Тэгэхээр төрөл гэдэг ойлголт бол маш олон дэд салбаруудад өргөн тийм ээ ингээд дэд салбаруудад хуваагдаад явдаг байгаа. Өнөөдөр бид нэр wine cellar-т ирсэн манай аппугийн виноны мэргэжилтэнд цэнгэл виноны тэр төрлүүдийг нарийн төвшөнд нь тайлбарлах байна. Дан ганц усан үзмийн сортоор дагнсан юу гэдэг нэг төрлийн усан үзмийн сортоор исэн вино гэхээс илүүтэй нэгээс илүү 2, 3 зарим тохиолдолд бүр 4 төрлийн усан үзм холж хийж байгаа blend шатуу дарс гэж ярьдаг. Тэр хүмүүс шатуу wine гэж одоо чинь яг ямар вино хэлээд идэв юм. Чатуу гэж үтсэн нь үү? Чатаю гэж. За баг зөв. Цаг агаар бүс нутаг хөрснийхөө чанараас шалтгаалаад тухайн эдлэн газарт л ургасан усан үзм өөрөө онцлог байдаг ч гэдэг юм уу. Тухайн эдлэн газар цайзынхаа зураг нэрээр нэрлсэн винонууд гэх мэтчлээ. Маш олон төрлийн винонуудыг бол одоо нэг төрөл англиар нь ярил маш их юм байна. Одоо яг энэ хэдүүлээ өнөөдөр
дэлхийдээ виноны маш олон хэдэн 100 одоо төрөл байна. Сортосоо гарсан маш олон төрлийн ангиллууд байна гэсэн үг. Тэгэхээр зүгээр хэн нэгэн ийм сонгомол нэг юм жижигхэн хүрээнд доторл ийм л байх шүү дээ. Би хурайл винонд дуртай гэдэг юм уу? Би sweet wine-д дуртай, би цагаан винонд дуртай, би улаан винонд дуртай. Гэт ингээд явцгаа байвал өөрөө ингээд тэр олон гайхалтай зүйлүүдийн мэдрэмжээс хацарч байгаа л гэж төвчөндөө байдаг байлаа л дээ. Миний бодлоор бас би яг идрээт яг энэ дээр бол амар санал тавьдаг. Яа тэгэхээр манайхан тэгдэж шнэ. Би улаан вино л уудаг ч гэдэг юм. Эсвэл нэг таалагдсан виногоо дахиж авч уугаад байдаг. Яг нөгөө талаасаа зөвлөдөө амтан таалагдсан. Гэхдээ вайныг бол би тэгж уудъя. Аль болох өөр улсын, өөр янзын олон төрлийн вино амталж үзээсэй. Өөр виног ингээд туршиж үзээсэй гэж хүсдэг. Тэг төдий ер нь олон төрлийн вино амсах тусан хүмүүсийн нөгөө нэг вайны талаарх мэдлэг маш зүйддэг. Нөгөө талаас хамгийн гол юм юу гэдэг гэхээр хүн ийм өөрийнхөө үндсэн хатаа олно гэж байна. Нэг вино тухайн үед юу гэдэг тухайн үед идчихсэн хоол магадгүй тухайн нөхцөл байдлаас хамаарат нэг виноны амт маш их таалагдсан байж болно шүү дээ. Тэнгуудаа зөвхөн би энэ виноны амт таалагддаг гэх тэр виногоо л байн гуугаад байвал их талаас маш их уйтгартай. Вино яг л агил шиг. Яг үнэ. Нэг газар руу дахиад яваад байх шиг. За одоо бид нар өнөөдөр юу ярих вэ гэхээр өнгөнөөс гадна өөр виног ямар төрлүүдээр хэрхэн ангилаад байт юм бэ? Бид нар энийг яаж сонгож хизээ яаж хэрэглэх ёстой юм бэ гэдгийг ярив. Газар зүүн бус нутгаар нь жишээлбэл одоо энэ Бордеaux гэж бичээд Бордоо гэж бид нар уншаад байдаг тийм ээ. Богдуу гэж уншаад байдаг тийм. Chianti гэдэг тийм. Энэ яг ямар учиртай юм бэ гэдгийг хэдүүлээ тайлбарлая. Дэлхийн нийт дээр өнөөдөр бараг дэлхий дээр хамгийн олон газар урагч байгаа усан үзмийн сорт, хамгийн түгээмэл байдаг усан үзмийн бүх сортуудын үлгийн нутаг Бордод байдаг. Бүх Бордоогоос гаралтай. Бордо гэд хэлэхэд ерөнхийдөө Бордо гэдэг нь ер нь Франц араа гэж ойлгож байна. Гэхдээ нэг хүмсний тавираа орсноо Богдуу гэж Окей, тэ Бордо гэдэг. Одоо монголоор Бордокс авыг хэлж болно шүү дээ. Болно шүү дээ. Гэхдээ би тэгэхэд заавал тэр нөгөө хүний юу гэж хэлж байгаас үл хамааран тухайн тэр жижигхэн биш үстэй. Тэр ерөөсөө тэр хүн юу гэж нэрлэнэ үү гэдэг нь өөрөө ерөөсөө point биш. Гол нь шүү дээ. Эннийхээ нэг мөн чанар буюу характеристик би юу хэрэглэх дуртай вэ гэдэг ойлгох нь хамгийн чухал. Манайхан тэгээд жишээлбэл хэл сууж байхдаа юу гардаг тохиолдолтой шүү дээ. Хүмүүс хэл сурж байхдаа нэг үгийг буруу дуудахаас айснаасаа болоод ичээд коммуникац буюу харилцаанд орч чаддаг. Тэр хэмжээгээр хүмүүс гашаад байдаг бол энэ бол яг тийм зүйл байхгүй. Ерөөсөө юу гэж нэрлэхээс битээ. Би бол тэгж боддог байхгүй. Алдаатай чамаагүй Бордокс гэдэг хэл. Гэхдээ ганцхан тэр Бордо буюу тэр Бордо гэдэг вайныхаа мөн чанарыг л ойлгочвол тэгэл болно шүү. Энэ ч өөрөө шүү дээ. За тэгвэл сая бэлгийн асууснаар яагаад одоо зарим винон дээр Бордо гэдэг тусдаа бараг нэг төрөл болсон юм шиг яригадаад байна. Тэр яалтчгүй энэ бус нутаг өөрөө тухайн виноны юу гэдэг вайны одоо үйлдвэрлэл вайны хэрэглээ түүх гэдэг юм дээр өөрөө шинэ зүйлийг шинэ стандартчлал бий болгоод ирсэн гэж товчхондоо ойлгож болно. Виноны хөгжлийн пайнер нь Бордо. Тийм. Одоо 18 дугаар зуунаас явсаар байгаа виночин бүс нутаг, орон, газар, улс одоо бүх ингэж юм явсаар байгаа нэг хэсэг явсаар байгаа ингээд нэг Франц улс тэр Бордо бол өөрөө үгээр хөгжлийнх нь пайнер болсон. Стандартчлал хэрхэн яаж хадгалах уу, яаж энийг түгээн дэлгэрүүлэх уу, яаж энийг уух уу гэх бүх соёлын төвөнд тэнд бол ингээд тийгээс дадарсан гэж үзэж болдог байхгүй. Тийм учраас Бордо айгүй виноны Бордо тэр Франц улс тэр түвшинд Бордо можвол виноны хамгийн том үлгэн нутаг. Яагаад энийг соёлоос нь салгаж болохгүй юм бэ? Эндээс бүх юм ихтэй шахуу тийм болсон. Мэдээж ингээ хэлэнгүүд Италичууд, Испаничууд бас өрсөлдөн л дээ уучлаарай. Манай нутагт би өөрөө бараг Chianti тайлбарлал илүү манай нутагт ч арай жоохон өөрсөө тэр ярихгүй өөр нутаг юм. Тэгэхээр тэрний хамгийн сонирхолтой нөгөө читрээ тэр бүх сортуудыг авчиж тариалж үргэлжлүүлсэн юмс нь хаанах уу гэж бодож байна. Итали одоо Италич, Ромч. Франч дөрөв хэмжээ яваад тийм биш ээ. Яасан бэ гэхлээр нөгөө түрүүний хэлдэг чинь ингээд хөрс гэдэг зүйл чинь бурхны өгдөл байхгүй. Нар, ус, хөрс гэдэг чинь бурхны өгдөл. Тэр битгий хэл одоо винон дээр одоо энэ Бордо дээр жишээл ингээд бичсэн байгаа. Одоо энэ хаана the selection de terroir гэвчсэн байна. Тэр юу гэж гэсэн үг вэ гэхлээр terroir гэдэг чинь болохоор англиар terroir одоо terroir гэж бичсэн байна. Газар нутаг гэсэн үг тийм. Хөрсний бүх одоо тэр айхтар selection болсон хөрс гэсэн утгатай байхгүй.
Тэгэхээр ерөөсөө тэр дэлхийн газрын зурган дээр кофе, сигар, одоо ус үзэмж ингээ ерөөсөө л ийм бүсчлэн ургаж байгаа байхгүй. Тэрнээс шиг ингээ хамаагүй дурын газар ургадаг зүйл биш болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр бүх өгөгдөл энэ Францын энэ нутгуудад дайран өнгөрж ийж Франц, Итали, Испани за тэгээ урагшаага явах юм бол Төв Америк улсууд тийм Өмнөд Америк улсууд гэдэг ингээд бүсгэж энэ бурхны наад хурд тэгшэрсэн нутаг гэвчсэн байгаа. Виног авахын гэдэг бол тухайн вино бий болсон, бүтсэн, илтгэгдсэн газрын хөрс, соёл, онцлог, бүр цаашлаад нөгөө бүтээсэн хүнийхэн сэтгэл зүй хүртэл ингээд мэдрэх боломжтой. Тэгэхээр бидний гоо тодорхойллоо вино бол аялал юм аа гэдэг шиг бид нэр аливаа нэг орны аливаа нэг улсын виног уувал магадгүй тэр өндөр түвшиндээ бол тэр одоо тухайн вино бий болсон орныг нь бас мэдэж болох үү те. Хамгийн наачны ярих дээр шиг юм баггүй. Айраг дорндод сайн гардаггүйтэй те. Жишээлбэл уушаад айраг гардаггүйтэй. Зөвхөн булганы дунд говийн одоо айргууд байна шүү дээ. Тийм яг. Тэр айргууд яагаад тэндээ сайн гараад ирэх нөгөө шин гижээл ус ургамал одоо ингээл юм байл яриад яг тэндээ хэлэх юм баггүй. Хороо дэлхий дээр одоо ингээд засаг захиргааны нэгж бид нар уус болгоныг аймаг нэгж сум дүүрэг хот хороог ингээд явдсан шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн вино үйлдвэрлэгч уламжлалт соёлтой орнуудад виноны муж бүс нутаг буюу wine region гэдэг тусдаа дахиад засаг захиргааны нэгж байдаг. За яг тэрнгээр нэрийг нөгдөг. За тэр нь хойлжсэн байдаг юундаа хойлондоо юу заасан байдаг вэ? Зөвхөн тухайн одоо тий одоо бүс нутаг тэрнгээр ингээ бараг сантиметрийн наривчлалтай. Тэнд ургасан тийм сортын ус үзмэр хийсэн винонд л энэ нэрийг өгнө. Зөвхөн Францын Бордо мужид л одоо тий ургасан ус үзмэр хийсэн винонд Бордо гэдэг нэрийг өгнө. Зөвхөн Италийн Тускан мужийн Chianti дахиад дотроо задраад Chianti Classico, Chianti Rufino, Chianti гэдэг зөвхөн тэнд ургасан ус үзмэр хийсэн винонд л Chianti гэдэг нэрийг өгнө гэдэг. Ингээд нэршлэлийн тухайн хууль анзаарсан бол одоо нэг юм байна шүү дээ. Шампейн гэдэг дарс юм тий. Монголчлол ориглон одоо дарс ч юм уу ориглон вино гэж нэрлэж байгаа. Тэр мэтэл бүр тавчхандаа англиар хэлбэл sparkling wine аахгүй. Бөмбөлөгтэй sparkling. Яаж юм гэхээр зөвхөн тэр Францын шампейн мужид гарсан вино одоо тэр бөмбөлөгт виног шампейн гэж нэрлэв. Бусад мужийн виног sparkling wine гэж нэрлэв. Нэршлийн үд юм гэж байна. Төвчөндөө базаад хэлвэл вино төлөвлөлтөд тухайн усан үзэм ургасан газар зүйн бүс нутгаар ангилагддаг. Вино тий хоол соёл гэдэг бол өөр аяллаа гомдол. Хаач очсон ер нь бол тухайн орны соёл, тухайн орны хоол заах би бол өөрөө вино дуртай учраас вино гэж хэлдэг. Оросоор орж байгаа. Төр төрлөө өөр вино гэж тэ. Энэ өөрөө ингэ хэл аялал гэж. Яг л юм аялал. Нэг газараас өөр газар руу тийм учраас очиж байгаа орон болгоныг яг тэр өөрийн тестүүд бас л төвч яаш. Нэг талаас нөгөө талаас ер нь би виноны бүтцийг ингээд жишээлбэл за энэ сайн вино юу гэдэг асуулт аймаг тавигддаг баг тийм. За энэ хэр вино вэ? Сайн вино. Янаас л их асуудаг үйл тийм. Тэгээ яг нөгөө виног чи сайн л хэлчих. Тийм ба. Тэгвэл чи виногийн чи бий болохоор дотроо ингээд хишиг хуваадаг баг. Нэгдүгээр энэ виноны өөрийнх нь жимсний одоо ямар ус үзмэр хийсэн, яаж хийсэн, бүх соёл ингээд бүх зүйлүүд ингээд тодорхой 15-аас 20% тийм үү? Тэгвэл вино чи өөрийнх нь structure буюу структур гэж байна. Яг ямар структуртай вино вэ? Яаж энэ характеристик гаргаж ирж байгаа гэдгийг үнийг бас тодорхой хөөцөлж байгаа байхгүй. Ашингаар бол амтууд фасад юм ярьж байна. Зөөл ингэ за. Бүх винонд байдаг өөр характеристик байж байгаа байхгүй. Вино юм байх хэвээр. Кафе савьян юм байх хэвээр. Бусад төрлийн ус үзмэр хийсэн юм байна. Тэгвэл тэрийг хэр хангаж ийн дахиад 3 дахь хэсэгт нь харагдаж байгаа байхгүй. Ерөнхийдөө ийм төрлөөр ингэж харагдаж байгаа. 4 дахь миний хэлдэг overall бүх нөгөө нийт дүнгээрээ ер нь ямар төрөл ямар хэмжээний байна. Ингэж би виног жишээлбэл сонгодог байхгүй. Бид нар сая виног үйлдвэрлэсэн газар бүс нутгаар нь төрөлжүүлж ангилдаг, за даашаа бүр нэр өгдөг гэдэг талаар ярилцлаа тийм. Одоо тэгвэл дараагийн нэг төрөлжүүлдэг одоо сэдвийн юу вэ гэхээр үйлдвэрлэх арга. Вино өөрөө усан үзэн хөрсөн дээр ургаснаас хойш
Гэт гард одоо үүдийн ургац сураалт болоод англиар, эсгээд, насжуулаад эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээр гараар гэж нэг үйлдвэрлэгдэг дэвшилтэй технологи болон тоног төхөөрөмж ашигладаг гэж одоо хоёр англиад төрөлжүүлээд байна. Одоо сонгодог буюу баячууд язгууртнуудын хэрэгэлдэг винонуудын ойлголтыг бол айгүй энгийн маш олон жил хэдэн зуун жил тогтсон систем. Яагаад гэвэл тэр бол нэг төрлийн усан үзмийн талбайгаас бүр маш сайн чанарын усан үзмийг гараар түүгээд тусгай мастер боловсруулалтын технологи байхгүй юу? Энэ өөрөө масс үйлдвэрлэх боломжгүй. Эдрээ хөлөө ярьж байсан шүү дээ, тэ. Жишээлбэл шинэ дэлхийн виноны тухай, тэ. Тийм тэ. Би бол шинэ зэланд би чамд энэ дээр нэг амар лаг болцсны чи бас гадарлаад байгаа байхгүй юу? тийм наа дээр ч бол бас Ярина. Мэгтэй болчиход байгаа. Тийм мэгтэй шүү дээ. Энэ виноны үлгийн нутгууд анх бий болгосон гэж ярьдаг энэ хуучин дэлхийн дарс үйлдвэрлэгч нараас үүсэлтээ тэр усан үзмүүд шинэ дэлхийн вино үйлдвэрлэгч одоо жишээ нь Malbec гэдэг усан үзмээс орд. Францаас гаралтай ирнэ. Аргентинд хамгийн бест хувилбараа гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр аргентинчууд яаж юм? Тэр усан үзмийн Франц улсаас үүсэлтээ тэр усан үзмээс Карминер бай, тэ. Тийм, Карминер. Чилд бол бүр чухал чилд. Чилд бол хамгийн супер Карминер л одоо чинь энэ усан үзмээс Францаас гаралтай усан үзмээс. Гэтэл энийг авчиад чилчүүд энэ майпа хүндэд буюу тэр айхтар гой уул тэр устай тэр газараа хамгийн төгсөр нутагшуулж чадчихээн гэсэн үг шүү дээ. Тэр энэ өөрөө бас айгүй гайхалтай байхгүй. уламжлалт юмнасаа гаргацсан таглаа бөглөө хүртэл шууд гад тэгэл эргээд яадаг болсон тий. Одоо ингэ шүү дээ тий. Энэ шиг юм сэтгэлгээ нь арай өөр болсон. Тэг яг би яг нүдэрээ харж ирсэн гэвэл шинэ дэлхийн ганцхан Напа Сонома хоёр хүндийг л харж ирсэн Калифорнигийн төгс шинэ дэлхийн төгс минууны тарилгуудын нэг шүү дээ. тэр тарилгуудыг бол яг нүдэрээ харж ирсэн. Өөр бусдыг нь бол харна гэж аягүй хүсдэг нөгөө Чилийн бас аягүй алдартай юмуд гэж таны нөгөө хэлээд байдаг Атлантын далайн үүл ингэж ирж мөргөнгөтэй доошоо ингэж угааж хөрсийн баяж Андын нурууны яваалын тэр мөрийг бол харах аягүй хүсэлтэй. Тэгээ бас ийм юм надад аягүй ганцаархсан. Ялангуяа шинэ ертөнцийн хүмүүс төр тий. За мэдээж Француудад бол танай вино гоё юм байлаа гэж хэлэхэд бол нэг сэтгэл хөдлөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Of course тий. Мэдээж гэхдээ нэг Өмнөд Африк маань Өмнөд Африкийн найзууд байхгүй. Өмнөд Африкийн виногийн танах ч нэр вино хийдэг те гэж хэлсэн чинь байж. Гэмтэй жил гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ ингээд юм юу юм бэлээ. Ийм шинэ ертөнцийн чинь те виногийн ярихаар бас аюул сэтгэл хөдлөлтэй. Юм байдаг. Австрали, Шинэ Зеланд, одоо Калифорниа, тэгээд Өмнөд Америкийн орнууд тэгээд Тойд Африкийн орнууд эдгээр бүгд л ингээд нэг шинэ хүмүүс ингээд тархан сууршихтаа Европоос өрсөлдөөрүүд авчираад сууршуулаад тэндээ тариалангаа өргөлээд тэг шинэ дэлхийн винонд үүсэж байгаа байхгүй. Тийм учраас хуучин характераас өөр шинэ дэлхийн гэдэг чинь дурын характер. Одоо шилбэл хэдүүлээ залуу улсууд ингээд очлоо. Нөгөө Европуудтай бол баг дунд тургуу гаргаж явсан хүмүүс байгаа шүү дээ. Янз бүр ер нь баг дандаа муудалцал явсан зарим хүмүүс нь тийм. Гэхдээ тэн дотор чинь бас язгууртан баячууд явж байгаа. Шинэ газар очиж бизнес эрхлэх боломжтой хайр авсан гэсэн үг тийм. Тэгэхээр ингээд тэр хүмүүс чинь очингуудаа яалчгүй нэг өгөгдөл нь өрөхгүй. Хуучин world ч болохоор ингээд хууль дүрм одоо ёс заншил аюул олон юм баригдмал хүлэгдмэл тэг ингээд маш олон зуун жил ингээд тогтцсон. Тэр зөрчиж болохгүй аюул зүйлүүд байгаа шүү. Шинэ дэлхийд чинь бол чөлөөт адилхан. Энэ болохоор world энэ new world. Технологийн хувьд болохоор магадгүй бараг адилхан. Ганцхан энэний ingredients орч хийж байгаа мастер бүх юмуд нь нэг бүрчлэн наривчилж энд ажилласан бол энэ болох масс үйлдвэрлэл зам байсан. Тэгэхээр чанарын хувьд хуйлтал адилхан гоё сэтгэл хангамж бүх гоё юм өгнө. Үүний хувьд энэ 30 дахин үнэтэй. Монголд хизээч айргийг ийм гоё шилэнд онгойлгох, ингээд гоё онгойлгохдаг бариад орно уу, ундааны савнд бариад орно уу. Айрыг авчраад ороход хүмүүс яг жихнээс баярлдаг шүү дээ. Тийм шүү. Ямар ч баян айлд ингээд усны савнд цэвэр усны хуучин савнд айргийг ороход тэгэл дуртаал уудаг л үстэй тийм. Шууд вино яг л тийм юм. За аль яа сайхан юм байна. Хоёрын айргүй гэлгээл өрнөд болчихсон тийм. Хоёрын ураагийн вино ингээд айлд бариад ороход тэгэл ямар ч ялгаа. Тийм л юм. Ер нь том оронд ч очсон, жижиг оронд очсон нэг водканууд нийлээл нэг юм 250 л болдог тийм. Виноны дэлгүүр орохоор ингээд бүр ингээд таацандаа тулаад чатматаар авирж гараад энэ олон брэнд яаж ингэж бүгд ингэж зэрэг оршин тогтноод байна. Тэр ингээд гайхдаг. Виноны төрлийг өнөөдөр ярьж байгаа шалтгаан бол ерөөсөө
Вена өөрөө давтагчгүй шин чанартай маш олон төрөлтэй. Дахиад энийг өргөжүүлээд дэвжүүлээд дахиад үргэлжиж болно төрөл юм бас болно. Дахиад 2 3 Өдөр болгон цоошин нэр төрлийн винонууд дэлхийн аль нэг хаан өнцөг болно. Одоо ингээл үргэлж эзэж л байгаа. Гарч ирж л байгаа. Сүүлийн орон зай гаргаж чадчих чинь тийм. Мэдээж. Веноны төрөл дээр хамгийн эхлээд газар зүүн бүсчлэлээр нь тухайн усан үзэм ургасан газраар нэг төрөлжүүлдэг гэж ярьлаа. За улбалаа дахиад үйлдвэрлэх арга технологиор нь дахиад төрөлжүүлдэг гэж ойлголоо. Шинэ дэлхийн буюу иргэдэг тагтаа өртөг багтаа вино бол муу гэсэн ойлголт бол ерөөсөө биш. Тэрний зорилго нь өөр, баггүй сегмент нь өөр. Зөвхөн үүсэн бүглэлтэй зөвхөн ийм сүртэй нэртэй сүртэй газар хийсэн бол сайн гэсэн ойлголт бас биш. Тэнд яагаад вэ гэхээр тэнд үн цэн нь илүү нөгөө гар аргаар болон олон жилийн түүх туршлага гэдэг тусдаа нөө хав яваад байна. Орос ардын өгч хүртэл байна тийм. Антар мартаггүй юм гэдэг. Тэгэхээр бид нэр амтыг томьёолж, амтыг тодорхойлоод тэрнийг юм бусад хүмүүс яг абсолютний яг тэр амтыг мэдрэг явах угаасаа боломж юм. Одоо хүний натурал өөрөө биологи боломж. Бүгд өөрөөр. Тэгэхээр энэ дээр бид нар нэг юм юу л барина уу гэхээс нэг юм хан босгож нэг иймэрхүү нэг юм хамтлал ярина уу гэхээс биш. Яг нарийн мэдрэмжүүдийн хүн өөрөө л. Тийм болохоор виноны нөгөө нэг дегустационыг нэг артлаанууд хүмүүсээс ингээд нөөц одоо тэлгэлгэнүүдийг харахаар амар сон зарим дугууны хаймар үнэрлэлийг хийж байгаа шүү дээ. Зарим нь одоо бүр сүү үнэрлэлээ, сүү амтагдлаас хийж байгаа шүү дээ. Нөгөө юу харилцаа адилгүй. Тэгэхээр аль болох олон вино туршаад, аль болох олон вино амтлаад явах тусмаа тэр нөгөө виноны туршлага нь илүү ариун болов. Туршлага ариун болох тусмаа дагаад мэдлэгч гэсэндээ одоо нэмэгдэх байх. За мэдлэг нэмэгдээд ингэх юм бол бусад орны орчин, бусад орны соёлыг, бусад орны вино, бусад орны хоол хүнсийг илүү хөтлөж эхэлж байна. Илүү глобал ойлголт болох гэж би боддог. Усан үзэм дээр хүртэлаараа их сорт, эцэг сорт гэж байдаг. Дис хүндлэн хоёр усан үзмийн сортоос шинэ сорт гаргаж авдаг. Үржилт оруулаад огтлцгаар огтлцгаар дараа биш. Энийг бүр дэлгэрэнгүй ярих юм бол бүр сонирхолтой. Одоо нохоогоор ярил үйлдвэр гэсэн үгстэй. Ер нь Джонсон юм вай нохоо. Одож үзээ. Ястаа вай нохоо. Ёо машин байж болоогүй юм. Цаа машинаар. Сайн бидний бүр аюул сонирхолтой дуртугаас. Тэгээд бодож үзээ. Вай нохоо. Төрөл англи дээр ингээ хаахад одоо дахиад хоёр төрлийн одоо төрөлжүүлэлт гэх юм уу үлдсэн байна. Нэг нь юу гэхээр усан үзмийн сортоор, нөгөөдг нь стандартын зэрэглэлээр. Усан үзмийн сортоор яаж төрөлжүүлж юм гэхээр усан үзмийн сортыг ерөнхийд нь хоёр байгаа. Нэг нь local sort одоо автоктон гэж бас ярьдаг тийм ээ. Орон нутгийн сорт зөвхөн тухайн бүс нутагт ургадаг. Дэлхийн өөр оронд ургадаг. Хэдий ч яг тухайн газар шиг чанартай ургадаг учраас хуульчлаад зөвхөн тэр бүс нутагт л энэ одоо усан үзмийн сортыг ургуулж вино үлдвэрлэнэ гэдэг стандартчил тогтооцсон байдаг. Нөгөө хэсэг бүлэг нь юу вэ гэхээр international буюу олон улсын сорт гэж ярьдаг. Олон улсын сортыг бас түгээмэл сорт гэж хэлдэг. Түгээмэл сорт нь дэлхийн өнцөг болон аль болох олон газар өргөнд харгасан одоо дэлхийн аль ч оронд вино үлдвэрлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл усан үзэм өөрөө зарим төрлийн усан үзмүүд амьдрах чадвар сайтай байдаг хөөхгүй. Зарим төрлийн усан үзмүүд бол зөвхөн тухайн газар нутагтаа тэр хөрс нар усаад тижигдэж төгс юу гардаг бол зарим төрлийн усан үзмийн сортууд дэлхийн бүх газар нутаг дээр өөр онцлогээр гаргаад тийм гарчдаг. Тэр нь жишээлбэл Cabernet Sauvignon, одоо Shiraz гэж нэрлэдэг байгаа. Энэ төр чинь болохоор тийм төрлийн ус. Хаанч очин жимсээ үг. Хаанч очин яг өөрөөр хэлбэл нэг яг мэдээж нэг төрлийн стандарт гарахгүй ч гэсэн ерөнхийдөө үндсэн суурь характеристик гараа байж идэг юм шиг байна. Тэгээд виноны шашин дээр төрөлжүүлэхдээ олон улсын сорт уу эсвэл орон нутгийн сорт уу гэдгээс нь хамаарал бид нар бас үн цэнийг нь ойлгож болдог. За тэгээд шууд нэрийг нь өгөхдөө сортын нэрээр нэрлэлцдэг. Одоо газрын нэр шууд Chardonnay, шууд Sauvignon Blanc, шууд Merlot, шууд Cabernet Franc гэдэг нэр шууд одоо сорт энэ бол Cabernet тийм ээ. Carmener гэж уншаа. Carmener эрийн уушаалга юм тийм. Ингээд усан үзмийнх нь сортоор нэрлэлцдэг бас нэг төрөл англи байна. Бид нар шошго уншаад вино бодлож явахдаа усан үзмийнх нь сортыг бас харж байгаа одоо бодлоо олдож болно гэсэн. За хамгийн сүүлийнх нь юу гэхээр зэрэглэлийн стандартчлал анх Францад үсэж бий болсон. Вино үйлдвэрлэх тухай бүтэн хууль гарсан. Яагаад гэвэл хуурамч винонууд
одоо их байсан учраас энийг зэгцлэхийн тулд Европын орнууд өөр өөрсдөө гэсэн виноны стандартчтай болсон. Одоо ч хатуу стандарт. Тий, одоо ч хатуу стандарт. Согтуур болгоны төрлөөс хамгийн чанга хатуу стандарттай нь өөрөө вино байдаг. Вино. За ингээд стандарт нь өөрөө улс орнуудад болон харилцаа адилхан хамгийн чанга хатуу нь Итали, Франц хоёр. Франц бол одоо баг нэг номерыг хатуу. Хамгийн хатуу нь гэхдээ Итали. Италич гэхдээ Мужара бас хатуу биш үү тий. Яг нийтлэг бол биш ээ. Тийм нийтэл болоод ирэхээр Итали хамгийн хатуу болоод Мужруугаа болоод ирэхээр илүү хатуу болоо. Зүгээр нийт улсынхаа хэмжээнд бол Франц хатуу. Яг тэр нөгөө Италичийн давтагдчихгүй орон нутгийн сорт хамгийн ихтэй буюу зөвхөн Итали дахин давтагдчихгүй 11,000 төрлийн сорт ургадаг байхгүй. Тэгэхээр сорт ургаж байгаа газар болгон тусдаа стандартчлалын ямар нэгэн хэм хэмжээг баримтлах хэрэгтэй болдог гэсэн үг. За ингээд бид нэр виног төрөлжүүлэхдээ хамгийн эхлээд одоо өнгөөр нь төрөлжүүлдэг байх нь. За тэгээд тухайн одоо усан үзэм ургасан газар зүйн бүс нутгаар нь төрөлжүүлдэг байх нь. Мужаар. За тэгээд үйлдвэрлэх арга технологиор нь дахиад төрөлжүүлдэг байх нь байна. Усан үзмийн сорт орн төрөлжүүлдэг байх нь байна. Харагдах байдал өнгөөр нь төрөлжүүлдэг байх нь байна. Стандартын зэрэглэлээр нь төрөлжүүлдэг байх нь байна. Тэгэхээр бид нэр виног зөвхөн нөгөө нэг бидний ойлголт улаан цагаан ориглон гэдэг ойлголт байдаг бол нарийн түвшиндээ бас олон за нэмэгдээ дахиад биодинамик ч байдаг юм уу, гибрид ч байдаг юм уу, blended одоо холимогч байдаг юм уу ингээд маш олон төрлүүд бас байдаг. Энэ болгоныг яривал одоо маш их хугацаа авна. Хүмүүс бас яагаад вино ууж чаддгүй юм бэ гэхээр захиалгатаа яаж захиалахаа мэддэг юм болов. Их хүмүүс одоо захтаа нэг дулаан байна өччих. За цаавар чи юу байна гэл ингээл цаашаа гацчихдаг тийм. Манай Монголд бол одоо кофений соёл амар нэвтэрсэн. Кофе захиалгатаа бид нэр асар наривчлалтай захиалж штеп. За ахтаа нэг юу өгчих те капучино өгчих. Капучиногоо нэг шоттой эспрессо хийгээрээ танах хаанхын эспрессотой аяга ийм ингэж авъя, явахаар авъя, ингэж авъя, сорултаа сахар нэмж авъя, бор сахартай авъя гэдэг ингээд амар наривчлалтай захиалж штеп. За бид бол одоо жишээ нь одоо гэдэг чинь та гураас бас асуулт нэг та бүхэн те ингээд яг ингээд аргууны ар зогсож жоод яг өнөөрийнхөө нэг виног асар наривчлалтай захиалж хийх гэвэл яаж захиалж авах вэ? Би яг надад асуулт чинь чамд асууч. Асууч. За чи ярилж. Амар шилдэг. Чи юу гэж бодож байна? Би бол айгүй ингээ миний явахтай одоо нэг мэдлийн төвшөнд бол одоо нэг иймэрхүү захиалж байгаа. За юу улаан вино авъя. Хуурай амттай, чанга байвал сайн, чангалтуу амттай. Гэхдээ хит гашуун биш. Тэгээд болж игэл 15 оны ургацын Европын тэр дундаа Францын вино байвал сайн. За болохгүй бол ахта Итали вино өгчөөрэй. Зөөгчөө. За чи наадах болж байна. Наа чи бол чи бол амар лаг загч зөө. Одоо чи наадах байж миний дээрээс яаж өвшөх вэ? Тэнгүүд зөөгч чамд ингэ заавч дараа та энийг харчих гэх. Тийм. Тэнгүүд. За эхлээ улсыг харна. Оныг харна. За нэрийг харангууд тэнцэн Франц үг вэ нүү, Итали үг вэ нүү те. Дахиад шалгах бах те. Тэрүүгээр нөгөө сортын. Тэгээ улаан цагаан гэ угаасаа менюн дээр бичсэн байдаг шүү дээ. Ангилсан те. Тэрийг харна. За тэгээд зарим рестораны менюн дээр ингээд хоёр өгүүлбэр бичсэн байдаг шүү доор. Тэ? Тим юм аа гэдэг. Тэрийг юу нь унших бах. Ямар ус үзмэх те. Тий. За тэгэл болоо доо юу. Тэгэхээр ательёд яг ижлэх. Тэг би зүгээр ийм л юм хэлмээр байна. Ер нь вино сонгоно, вино унших бүр амар тийм хүний хийж чаддаггүй эсвэл зөвхөн мэрэгжилтэй гэдэг шоур соёл зураг гэдэг юм шиг байхгүй. Яг логик дараалалаар хүн мэдээж авах гэж байгаа юмнахаа эхлээд одоо хизээ үйлдвэрлэсэн, хаана үйлдвэрлэсэн, хэн үйлдвэрлэсэн, ямар градустай юм, ямар өнгөтэй, яг ч юм логикли ойлгомжтой мэдээллүүдийг шашин дээр бичсэн байгаа. Тэрнийг хараад харьцуулж байгаа л зорилгоо тодорхойлол. За би мотоо олоод ньютон хаус бидний өшөө жоохон адванс төвчний мэдлэгтэй бол нөгөө нэг юугаа болоо сорто, юугаа сонирхоод тий шинжилгээ, хуучин дэлхийн ямар аргаар, ямар технологиор гээд наривчлал явуучих. Тэгэхээр би яг ижлэх өдрөдөө. За би багт гэхдээ зүгээр нэг шоу болгоод нэг миний бодлоор нэг ингээд 6 мөрт захиалга өгвөл те шоу болгоод захиалга гэдэг. Та нэг 6 мөрт ч юм уу захиалга би бол ингэж захиалт яраа. За яадаг вэ гэхээр шүү дээ. За хамгийн нэгдүгээр би ерөнхийдөө чинийхтэй яг адилхан. Яагаад гэвэл миний уншаал би шилэ Франц вино уух гэж юм уу? Тэ Итали вино уух гэж юм уу? Испани вино уух гэж юм уу? Шинэ дэлхийн вино уух гэж юм шиг угаасаа шийдсэн сонголт байхгүй тий. За би өнөөдөр Франц вино уунаа гэж бодъё л та. Тэнгүүд Франц вино уух гэж бол зөвхөн Франц виноны дундаасаа ингээл
жишээлбэл 20 төрлийн вино байна гэж бодоход Паттга гэж нэг 10 төрлийн вино бол орчин үсттэй. Итали, Испани бүгд хаяал тий. Ихтэй бодлоо гэх. Тий. Тэгээд хаяал орчин гэсэн. За тэгээд Итали, Испани винод харангуутаа би бол шууд ургацаасаа илүү жимсээ сонгодог. Жимс нь байт юм байгаа шүү дээ. Одоо шиг Cabernet Sauvignon байна уу, Pinot Noir байж гэнэ үү, эсвэл одоо Merlot байж гэнэ үү те. Сүүж нэг тэр нэгтээ тусдаа бичгтэйгөө зүгээр виноныхоо нэрэндээ ингээ ууссан байдаг те. Тий, өөрөө лейбл дээр нь байж байгаа байхгүй юу. Одоо ингээд чинь энийг харалтай ингээд байж байгаа юм байна. Энэ дээр байхгүй. Энэ чинь нөгөө Grand Cru биш. Энэ яагаад гэвэл ойлгомжтой Pinot Noir байхгүй юу. Одоо шилбэл энэ ингээд байж те. Ингээ харангууд энэ доор нь Syrah байж байгаа. Тэгэхээр Syrah гэж усан үзмийн вино уух юм уу, Pinot Noir уух юм уу, Cabernet Sauvignon уух юм уу гэх бүх юмуд надад байж байгаа. Нөгөө цуг байгаа хүнийхээ ямар амтыг таалдаг вэ? Ямар вино уухыг хүсэж байгаа гэдгийг нэгт асуух хэрэгтэй. Эмэгтэй хүний талаас супер ярьж шүү. Энийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож байгаа болохоор нэгтэй хэлж байгаа шүү. Нөгөө хүнээсээ буюу цуг байгаа хүнээсээ ямар төрлийн вино уухыг хүсэж байгаа гэхдээ заавал асуу манайхаа. Тэрний дараа уучлаарай Франц, Итали, Испани меню дээрээсээ хайна уу? Окей. Тэгэхээр цагаан вино уухыг хүсэж байгаа эмэгтэй хүнд бол учиргүй улаан full bodied Франц вино санал болгоод бас амжилтгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө цуг байгаа хүнээсээ ямар амтыг илүү ямар вино уухыг хүсэж байгаа өнөө өрөө ямар амт яахыг тэрийг нь ихлэ заавал тодруулах хэрэгтэй. Окей. Хоол бас чухал шүү дээ. Тийм тийм. Энийг нэмье гэж батсан. Өөр юм нэм. За 25-аас 28 насны орчим залуучуудад болцоон дээр хамгийн амжилт гарах магадaltaй улаан вино нэрлэж байна. Болцоонд явж байгаа бол өсгүйгээ найрах гэж байгаа бол өсгүйдээ сайхан одоо ортогчгүй үчиг одоо ингэж ярих гэж байгаа бол тухайн виноныхоо түүхийн маш сайхан үнэн зүгээр яг энэ вино ийм учраас үн цэнтэй миний чамайг хөндлөж байгаа хайрлаж байгаа илэрхийлэл энэ виноноос мэдэрч болно. Яг би энэ вино ийм гоё вино шүү гэдэг тэр нэг түүхийн ингээд маш сайн мэдээд яриад гэх юм бол ихтэй чихээрээ эхлээд сонсоод тэр вино өстой амар гоё фантаз. Тэгээд амтлахаараа яг тэр амтаа бараг л мэдрэмж санагдав. Ер нь бол виног ингэж уудаг байхгүй. Виног эхлээд чихээрээ уудаг байхгүй. Намаа биш. Чихээрээ уугаад тархиндаа ингээд төсөөлөл үүсгээд тэр төсөөллөө амтлагтаа танилцсан мэдэрдэг. Яг энэ хэсгийг тасалж аваад хүчрхэг ирчүүд групп дээр тавьчихдаг. Тэгвэл хүчрхэг эмэгтэйчүүд дээр нөгөө тарих. Тийм хамтар нөгөө нэг оноо өгдөг мэрэгжлийн нөгөө виноны критикүүд биш үү? Шимжлэгч нар гэдэг тийм. Джеймс Саклин гэдэг. Одоо Хью Джонсон гэдэг. Тэдний жишээлбэл жилд 1500 шил вино амталдаг. Тэгэхээр чинь за 365-т бодъё л доо. Хамгийн одоо өдөрт ч одоо бараг 3 вино. Давтагдахгүй өөр өдөрт огт давтагдахгүй 3 вино ууж иж бараг. Жил бол амтлаа. Өнөөдрийнх энэ жил яг одоо өнөөдрийн байдлаар давтагдахгүй тоогоор хэдэн төрлийн вино амталж утсан гэж бодож байна. Бодлон би 400 гаруй жил вайн авсан байна. Өөр огт давтагдахгүй өөр төрлийн. Агуу давтагч. За. Давтагч. Гэхдээ 400 гаруй машин бол энэ жил бас тэр хацаа болохгүй гэж бодож байна. Би чинь симилэр биш гэж бас амар олон төрлийн юм байна. Гэхдээ ерөнхийдөө бол амшаалга юм бол ийм автай байна гэж жижигхэн хадгалах гал хичээл. Бэлэн хэдэн шил задлт юм. Жилдээ. Одоо таалж явснаас таалж явсан. Стомичгүй байна. Би одоо зөндөө би винотой холбогдоод 10 гаруй жил болж байгаа. Ер нь яг сериосны вино судлаад 8 жил болж байна. Хэдүүлээ ингээд вино тухай ярилцж байгаа юм чи чиний хувьд вино гэдэг ойлголтыг ямар хөө байна? Одоо шиг төрөл ангиллал, стандартчлал гэл олон зүйлүүдийг харьцуулбал зя виноны орн гэх юм бол яг уламжлалт ертөнцид бол би Германд амьдарч ирсэн. Шинэ дэлхийн гэвэл Америкт амьдарч ирсэн. Тэгээд нөгөө үдсэн арсныхаа хэмжээнд ярихад надад бол вино бол айгуу тийм ялангуяа Германд тэгж тийм сэтгэл надад төрсөн. Вино бол зүгээр ардын лунд юм. Ард өмнөл. Ягаад чи матгүй нэг юм Аз руу орж ирэхдээ нэг юм баяр ёслолын тансаг юм оройн зоогны энэ гэж ойлгоод байдаг. Вино бол ерөөсөө анзаарч байгаа юм да. Тэгээд төмний юм да ерөөсөө. Өдөр тутмын л гэсэн. Тийм. Тэгээд яг гадаа яг үнэхээр л кинон дээр гардаг шиг гадаа нэг өвгөс суудсан ингээл вино уугаа суужд юм бэлээ. Айлд орохдоо вино бариад орно. Тэгтээ
ер нь бол Германд ч юм бол ялангуяа тэгдэж штэ. Байр болгоны доотлын дэлгүүр дотор ингээд виноны тавир бол үргэлж тий ядчил хэдэн тавиртай нэгээс ядаж 3 тавир бол дүүрэн вино гэдэг байхгүй. Ямар ч мяд дэлгүүрийн юу л байна тий. Тэгээ ерөөсөө 2 евроогоос эхлээл 20 евро хүртэл вино бүгдээрээ байдаг тий. Гэхдээ нэг зүйл надад аягүй сонь санагдсан. Хямдхан вино, өнтэй вино гэдэг ойлголт нэг их байдгүй юм шиг надад санагдсан. Ялангуяа Европын орнд явж байхад. Гэхдээ яг гэхдээ амар ийм лаг хүмүүстэй уулзаг байх л та. Ер нь бол хүмүүст ингээд 2 еврогийн вино бариад орно, 20-ыг бариад орно хүн болгоо яг ингээд гоё яг л гоё бэлэг өгч байгаа юм шиг л ханддаг юм байна. Яг тийм. Тэгэд айлд орохдоо вино барьж орно гэдэг бол угаасаа бүр зоолттой. Тим соёл баг ингээд хөвшсөн тийм. Хөвшсөн. Тэрэнд гэхдээ ямар вино байх нь хамаагүй заавал тэрэнд бариа орохоор тэрэнд бол задлал төвчтэй хэлж ширнэрээ. Тэгээ Америкт бол яг нөгөө түрүү хэлжсэн Napa Valley гэдэг Napa хүндэд очиж үзсэн. Тэнд болохоор бас нөгөө яг нөгөө Америкч бас алтны нинжатай байсан шүү дээ. Тэгээ 200-аад жилийн өмнө. Тэгээ тэр үеэр чинь бас ингээд вино энэ тарьжсэн хүмүүсийн үр удам нэгэд одоо байдаг. Манай өөгийн тарьжсэн гэдэг нь одоо ингээд харуулаад ингээд 200 жил урах 200 жил арай төгсөж байгаа моднууд ярьжсэн. Тэгээ моднууд арчлаад бийж тийм байлээ. Тэгээ яг нөгөө Keanu Reeves-ийн кинон дэр гардаг штэ вино ингээд шүн даарах гэдэг тосгоноороо бүгд гараад ингээд түд галт хүлээд ингээд дивдэг штэ тий. Утаад явдаг. Май тий май дивдэг тий. Бүр яг тэр хэмжээнд асардаг нь бол үний юм байлээ. Тэрийг очиж харсан. Ягаан вино уухаас нэм ягаан өнгөтэй болохоор ягаад чи нэг охины өнгө гэж бодно штэ ягаан чи. Монголч учраас. Эмгтээлэг. Тий эмгтээлэг. Тий. Тэгэхээр нэг ягаан вино уухаар нэг эмгтэн хүний юм уугаад байгаа юм шиг эвгүй санагддаг байсан. Жохоо хичээдэг байсан. Тэгээ яг судлаадсан чинь ягаан виног чи айгүй ирчүүд ялаг ууд юм л шүү дээ. Тий. Тэгээ надад ягаан виног таалагддаг эсвэл. Миний одоо өнөөдрийн хүртэл нэлээд удаа бодож явдаг юм. Ямар ч тохиолдолд вино бол маш олон рейнж одоо төрөл ангиллууд байна. Хизээ чи өөрийнхөө дуртай вайныг үргэж битгий. Маш олон төрлийн винодыг тойрч сонгож, амсаж, мэдэрч тэндээс авах мэдрэмж өгдөг юм чи. Өргөн хүлээд хүлээж босоотой байна гэдэг. Ийм үеийг өөртөө суулгах шийдэж байгаа. Тэгж их зөвхөн цагаан минут дуртай. Би зөвхөн тэр төрлийн минут дуртай байж үйл. Өөрөө шинцэг жижигрүүлэлт. Окей. За ингээд манай Wine PJ контент team бас нэг үндсэн зүйл бол art history culture гэдэг. Буюу урлаг, түүх, соёл гэдэг дээр суурилсан Wine PJ контент. За ингээд бид нэр оролцогчдод зориулаад жижигхэн гарын бэлэг 2016 оны Cabernet Sauvignon нөгөө Бордо мужийн Maison Castel гэдэг компани үйлдвэрлэсэн Grand Reserve буюу хадгалж болдог төрлийн сууцсан. За энэ дээр нэг түрүүний миний хэлж ирсэн selection data гоо гэдэг нэлээд сайн чанарын хөрсний одоо винонуудыг Cabernet Sauvignon-ы цуглуулга хийсэн вино гэсэн утгатай энэ дарсыг виног за энэ ном их учиртай яг гэхээр энэ түүх технологи хэрэглээгээд энэ вино гэж номыг манай хотелд зохиосон юм. Тэгээд энэ гарын бэлгийг шинэ үндэс зочиндаа гардуулъя. Баярлалаа. Виноны соёлтой хэрэглээний талаар хамтран ажилласан баярлалаа. Чи итгэж одоо ингээд нэг удаа подкаст хийж ороод зочлаа. Биенийхээ зочлаа тий. Виноны соёл ангиллын талаар нэлээд дэлгэрэнгүй байсан гэж би ойлголоо. Яг хөө ер нь ингээд юмыг бид нар ойлгуулахдаа төрөл ангиллал амар инглиш тавьж байна. Тийм гэдгээр сүлд хөвгтэй учраас бид нар айлуулах нөгөө туршлага дээр үндэслэх юм уу? Илүү амьдралтай холбоод хэвтэрхэн хичээлээ. Тэр нөө контентын төгсгөл эднийг яаж виноны тухай 9 шидийн байхны төлөө сонсноо одоо. Алуу залуу минь яг одоо вино хандлага. Өөр вино. Би чиний хандлагаас их. Стэнфорд яг юуны академик талаас маш өндөр зэрэглэлийн одоо зэрэглэл ярьсан байдаг. Одоо ранк өндөртэй мундаг сургууль академикийн хувьд бол бас үнэхээр дэлхийн шилдэг сургуулиудын нэг. Тэрний хажуугаар бас нэг гой заншилтыг сурч авсан гэвэл нөгөө сардаа нэг удаа орчим wine and cheese гэдэг арга хэмжээ хийдэг байсан байхгүй. Тав өдрийн орой тэнцээ одоо visiting scholar түр ирж лекц уншиж байгаа хүн эсвэл зочны зочин гэдэг зөндөө хүмүүс цугласан.